Гэр бүл хүүхдийн эргийн дагнасан шүүх байгууллагатай холбогдуулан Монгол улсын дээд шүүх, шүүхийн актын, олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага болон Хаанс Зайлын сан хамтран дагнасан шүүхийн тогтолцоо хүүхдийн эрх ашиг ба гэр бүл олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 4 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монгол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ган Зориг, гэр бүл хүүхдийн эргийн дагнан шийдвэрлэх шүүх байгууллаган хүүхдийн хууль ёсны эрх ашгийг зохих ёсоор хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох онцлогт нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн ачааллыг зөв хуваарлах, гэр бүлийн хариуцлагыг дээшлүүлэх, эвлэрүүлэн зуучлалын үр нөлөөг ахиулах зэрэг олон талын ач холбогдолтой гэдгийг онцолсон юм а. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үндсэн чиглүүлэгчээр улсын дээд шүүхийн иргэний эргийн танхимын тэргуун Алтан Чимэг ажиллалаа. Монгол улсын их хурлаас 2024 оны 6 сард Монгол улсад гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулахаар шийдвэрлсэн. Тэгээд 2026 оны 1 сарын 1-ний өдрөөс энэ гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх бол үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Энэ үйл ажиллагаатай холбоотойгоор материаллык хууль болон процессын хууль буюу гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны хууль шинжилэн найруулга бол төслийн хэмжээнд явж байгаа. Тэгэхээр яг энэ цаг үед хууль эрх зүйн орчны өөрчлөлт, за мөн шүүхийн бүтэц зохион байгуулалт, шин шүүхийн энэ үйл ажиллагаатай холбоотойгоор улсын дээд шүүх, за бусад байгууллагатай хамтраад бид нар гэр бүл хүүхдийн эрх ашиг дагнасан шүүхийн тогтолцоо гэсэн энэ сэдвтэ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг бол зохион байгуулж байгаа. Хурлын үндсэн илтгэлийг улсын дээд шүүхийн эрүүгийн эргийн танхимын тэргуун хууль зүйн доктор Хосбаяр, гэр бүл хүүхдийн хэргийн шүүх, үзэл баримтлал, бүтэц, харьяалал, Монголын загвар сэдвээр хэлэлцүүлсэн юм а. За гэр бүлийн шүүх ер нь ямар үзэл баримталтай шүүх байх ёстой юм бэ гэхээр гэр бүл бол нийгмийн тогтолцооны хамгийн нэгж хамгийн жижиг нэгж. Тэгэхээр хэрэг гэр бүл асуудалтай тогтворгүй байх юм бол нийгэм тогтвортой байх боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ гэр бүл асуудалд орсон гэр бүлийг асуудалд орохоос гэр бүлийг хамгаалдаг. Дараа нэгэнд орсон тохиолдолд түүнийг сэргээдэг. Зөв зам гаргадаг. Ийм байгууллага нь юу байх юм бэ гэдэг чинь нийгмийн хувьд тавигдсан асуудал л да. Тэгэхээр энэ хүүхдийн төлөө байгууллага, гэр бүлийг хамгаалах байгууллага, олон нийтийн байгууллагууд, төрийн байгууллагууд шийдвэрлэж ирсэн. Гэхдээ энэ хамгийн оновчтой тогтолцоо нь энэ шүүх байх ёстой юм байна. Хуралд Монгол улсаас хууль тогтоогчдын төлөөлөл, бүх шатны шүүгчид, холбогдлох салбарын төлөөллүүд, илтгэгчээр болон панелистаар танхим цахим хосолсон байдлаар оролцлоо. Гадаадын 7 улсаас эрдэмтэн судлаачид шүүгч нар энэ хуралд оролцож байна. За дагнасан шүүхийн тогтолцоо нь өөрөө зөвхөн шүүхээс хамаарахгүй, хүүхэд хамгааллын тогтолцоо, тухайн улсын чадвах, тэгээд шүүхтэр хамгийн гол нь хүүхэд оролцож байгаа тохиолдолд ямар нэмэлт процессууд үүсэх вэ гэдэг энэ зохицуулалтууд өөрөө их чухал шаардлагатай. Хүүхдэд ээлтэй шүүх буюу энэ хүүхдийн эрхийг ярих, бүр илүү түлхүү ярих, хүмүүст ойлгуулах боломжийг энэ гэр бүлийн шүүх байгуулах гэж байгаа энэ факт өөрөө бүрдүүлж байгаа байхгүй юу. Тэгээ бид яг өмнө нь бол хүүхдийн эрх гэж яриад л байдаг байсан. Гэтэл энэ тогтолцооны нэг эд эсийг бүтээгээд өгчихлөөр энэ шүүх өөрөө бид нар энэ за бид шүүх дотор жишээ нь хэн нэгэн ороод ажиллаа гэж бодоход би юуны тулд энд ажиллаж байгаа ингэ өөрөөсөө асуулт асууна. Эхний асуулт нь мэдээж хүүхдэд ээлтэй шүүх байхын тулд. Тийм учраас хүүхдийн эрх тэнд хамгийн дээд зэргээр хангагдаж явах ёстой гэсэн үг. Хүүхдэд ээлтэй ямар нэгэн институт яаж ажиллах ёстой юм бэ гэдгийн үлгэр дуурайл тэнд явж явах ёстой. Миний хувьд бол нэг хүлээлт байгаа. Энэ юу вэ гэвэл хүүхдийн өмчлөх эрхийн хамгаалтын асуудал. Бид нар 2022 онд баталсан хүүхэд хамгаалтын тухай хуулиараа анх удаага хүүхдийн өмчлөх эрхийг бас төр хамгаална гэдэг механизмыг оруулж ирсэн боловч харах ерөөсөө энэ залт амлаагүй байгаа. Ялангуяа гэр бүл цуцлалтын маргааны үед хүүхдэд ногдох хэд хөрөнгийг хүүхдэд хуваарлсан тий асран хамгаалагчид нь хуваарлсан тохиолдолд яг тэр тухайн хөрөнгийн хамгаалалт өөрөө зөвхөн асран хамгаалагч дээр явж идэг тий хэрхэн зарцуулах вэ гэдэг. Тэгэхээр цаана дахиад хүүхдийн эрх ашиг байгаа энэ дээр төр яаж оролцох вэ гэдэг оновчтой механизм олж бид нар ерөөсөө энэ залтыг бид огт амлиулаагүй байгаа гэсэн үг тий. Түүнчлэн хуралд Австрали, Герман, Япон, Нидерланд, Өмнөд Солонгос, Турк, Америк зэрэг орноос шүүгч эрдэмтэн судлаачид, илтгэгчээр болон панелистаар оролцсон юм а. Гэр бүлийн нэгдсэн шүүх
буруу тал нь юу вэ гэж байгаа. За тэгэхээр 60 жилийн турш бол одоо тийм ээ бид энэ хүү шүүхийг одоо ажилуулахдаа шүүгчнэр маань маш одоо тийм ээ мэрэгцэн тусгай мэрэгцэн болж чадсан байгаа. За ингэснээр болохоор бид нар зөвхөн тухайн гэр бүлтэй холбогдсон одоо хэрүүдийг авчирдаг болохоор ерөнхий иргэний болон одоо эрүүгийн хэргийн шүүхүүдээс бол өөрсдийгөө тусдаа илүү чадварсан гэж одоо үзэж байгаа. Тухайн нийгэмд бий болж байгаа асуудлыг таньж мэдэх хамгийн онцлогоор бид нар альва тийм ээ зүйлд баш инновацаар одоо тийм ээ шинжилсэн байдлаар шийдлийг одоо гаргаж шийдвэрийг гаргах одоо боломжтой байдаг гэдгээр онцлог байдаг. Жишээлбэл охидын шүүхийг бид нар одоо тийм ээ саяхан хийсэн гэж дурдж байсан. За энэний бол онцлог гэх юм бол нөгөө л ажлынхаа туршлагаараа одоо нийгмийн онцлог байдлаас бидэнд ийм шаардлага гарна гэдгийг бол мэдснийхээ үндээс охидод зориулсан шүүхийг одоо бид нар бас үүсгэсэн байгаа. Герман улс бол олон жилийн өмнөөс хойш зөвхөн гэр бүлд зориулсан дагнсан шүүхийг ажилуулж ирсэн. Энэ шүүхтэр бол гэр бүлийн салалт болон асран хамгаалах эрхийн талаарх асуудлуудыг шийддэг. Зөвхөн гэр бүлийн чиглэлээр мэргэжсэн шүүгчид энд ажилладаг. Японы улсын хувьд болохоор 1949 оноос эхлээд гэр бүлийн шүүх байгуулагдаж эхэлсэн. Тэгээ энэ гэр бүлийн шүүх дагнсан шүүхөр болохоор гэр бүлийн маргаан дээрээс нь өсвөр насны хүүхдтэй холбоотой одоо ийм маргаануудыг авч шийдвэрлэхээр одоо ингэж байгуулагдсан. Тусгай шүүхийг байгуулах болсон гол шалтгааны хувьд болохоор гэр бүлийн асуудал гэдэг маань болохоор хүн хоорондын харилцаа дээрээс нь хүүхэд болон тухайн гэр бүлийн одоо сэтгэл зүйтэй маш холбоотой байдаг учраас ердийн шүүхээс илүү ийм дагнсан шүүх нь өөрөө тохиромжтой гэж үзээд тэгээд ийм дагнсан шүүхийг бол одоо байгуулсан байгаа. Дагнсан шүүхийн тогтолцоо хүүхдийн эрх ашиг ба гэр бүл олон улсын эрдэм шинжилгээний хуралд 8 улсын 160 гаруй зочид төлөөлөгчид оролцож, туршлага хуваалцаж, гэр бүл хүүхдийн эрх ашигыг хамгаалахад нэгдэж чадлаа.